Агуурны ижлэх мөртлөө материал нь өөр юм байна. Зөөрийн блендертэй боллоо. Тэмүүгээс бараад захиалсан. Энэ бараг би 11 оны өмнө захиалсан. Ер нь бол анхудаа тэмүүгээс бараад захиалж үзчихье. Айгу амар санагдсан. Шууд ингээ хаяа хийхээр тэгээд дугаараа биччихээр ингээд шууд UV камер хүргээд өгчтэй мэтлээ. Тэр нь айгу амар санагдсан. Тэгээд ингээд 8 ширхэг бараад захиалсан. Бүгдээрийн дотор багтсан байна. Одоо хамтдаа зодолж үзцгээе. За эхний дараа нь хайрцагтай юм байна. Шалчиж. Ингэж тавьчих. Сайз байна. Би юм автомат сайз захиалсан. Тэмүүд байгаад ахаар. За энэ ер нь ямар хөө ирд юм байна. Тэгээд захиалаад үзчихвэл ямар хөө байх нь. Үнэхээр тэгээд скам байгаад фейлдэх юм болол тэндээс авандаа гэж бодож байсан. Тэгээ хямдхан юм чи яах вэ? Бараг тал өнөр нь захиалсан. Хамтдаа зодолж харцгаая. За энэ заавар ногш байна. Дараагийнх нь энэ цапастай ирд юм байна. Ийм дөрөв ширхэг цапастай юм. Тэгээ цэнэглэгч нь байна. За өөр. За үндсэн сайз маань наа. Цэнэггүй байгаа хаа тий. Яаж цэнэглэх юм бол доороо юм цэнэглэгчнийхаа залгууртай тэгээ энийг ингээд усны хамгаалтаар ингээд хамгаалчтай юм. Иймэрхүү нэг шин шууд ажиллуулсан. Ийм шин юмнуудыг чи ер нь бүтэн цэнэглэхгүй бол нэг хуурай цэнэгтэй байдаг гэдэг үстэй. Задлаад за энэ бичлэгнийхаа дараа энийг сайн юу яахгүй бол цэнэглэхгүй бол хуурай цэнэгтэй бас удаан ажиллуулж болохгүй хаа. Яагаад гэдэг захиалсан ингэж харагдчихээн. Тэгээ ингээд уран цапаас байгаа. Энэ тохиргоо нь өөр юм байна. Нэг гимн надад зүгээр юу санагдлаа. Амар чимээ ихтэй юм байна. Тэгээд байн ажиллуулж байгаа шүүхлээ хараатай тэгэл угаатаал ажиллах юм ч одоо чимээ нь олддог гэсэн. За энийг сайхан цэнэглэе. За дараагийнх нь хинхи тайцтай юм байна. Энэ гэрэл ирсэн байна. Тийм гэрэл захиалсан. Одоо ингээд аргашаа ингээд тусдаг бичлэг хийх дээж дээр ер нь зүгээр ингийн үдээж дээр арай ингээд гэрлээ унтраацсан байх үдээж дээр юм гоё vibe үүсгэх юм гэж бодоод одоо энэ ингээд скотчийг голгочих юм байхгүй болохоор доороос нь цаталж. Шууд юм цэнэглэдэггүй мэн. Заавал дандаа залгаатай байж хэвчтэй юм шүү. Ямар ч тийм батарей юм алга. Тэгээд шууд өөрөөсөө юм залгууртай. Ингэж харагдчих. Тэгээд юм өдөрлөхтэй. Яг нэг газар ингээд тогтоогоод шууд ингээд арзаа тэнтэй залгаж орхичоод эндээсээ ингээд унтраагаад асаагаад орныхаа хажууд тавьчаад унтрааж асаагаад байвал бас зүгээр юм байна. За тэгээ заавар ямар харагдсан юм бэ? Асаач үзцгээе. Энэ нэг ажиллаж байна. Би нэрээ сайн нэг юм хийгээд пиндодоогоос захиалж авсан шүү дээ. Ямар хөрхөн бид хийж аваад тусад нь пиндодоогоос захиалсан захиалга гэж бичлэг оруулна. Энд зай хийх юм шүү guys. Зай хийх хэрэгтэй болохоор удирдлагаараа бол одоохондоо удирдах боломжгүй. Надад одоо яг бэлэн цай алга. Тийм урт төрөдөө гутлан дээрээ дотор нь ингээд өмсөд аймсаа ингээд хальт гаргачдээ шүү дээ. Урт аймсаа тих гэж авсан. Тих гэж захиалсан. Цагаан, бор, хар, саарл. Доод хэсгийн юм гоё
600 материалтай мөртлөө дээдл нь юм ким энэ баг юм гэрэлтэхээр эднийг нэгээр нөнгөнгөөр өмссөн бичлэгээ энэ чинь ингээд араас нь шууд оруулаад явчих. Яванда жоохон бөөсөрч магадгүй материалтай юм байна. Гэтэ яг хуу 4 ширхэг байгаа болохоор ээлжлээд өмсөөд нэг хавар намартаа цөөхөн л өмсөх байх. Тийм болохоор ер нь бол гайгүй. Дараагийнх нь хайрцагтай юм байна. Вау, мини блендер. Би ямар өнгийг захиаллаа нэрээ. Нэг жимсээ хийгээд тэгээд тарга хийгээл сүгэ хийгээд ч юм уу эсвэл мөсөө хийгээл тэгээд шууд ингээ бариад явж явах боломжтой. Заавал тэгж шейк мэг янз бүрийн юм гатнаас үнтэй авч яхаар өөрөө хийгээл гадар явж байхдаа хийгээл уучи даа гэж бодож авсан. Захиалсан юм цэнхэр өнгөтэй захиалсан юм шүү дээ. Вау. Ингэж харагдчихээн. Энэ яаж салт юм бол ингэж эргүүлж хагаад салт юм байна. Ийм эртээ. Тэгээд энийг ингэж авч ингэж цэвэрлээд цаагаад нээждэг. Шууд ингээл тагийг онголгол очно. Ийм байна. Бас дээрэс нь энд цэнэглэгчнийх нь оролтыг бас ингээ хамгаалаад өгсөн ийм дээртэй. Гэхдээ бат бөх санагдчихэв. Энэ шил биш юм пяуэр юм байна. Тунгалаг хэсэг нь шил биш пяуэр юм байна. Тэгэхээр бас дэжгүй. Энэ тэнд ингээд унж барих юм бол хагарчин гэж айлтгүй. За тэгээд цэнэглэгч нь захиалсан юмнуудын линкийг авч болно шүү за. За тэгээд дараагийнх нь энэ том юм байна. За энэ бол харваас миний нөгөө галтгоондоо захиалсан галтгооны нөгөө нэг дэвсгэр. Тэр дэвсгэр байна. Ямар материалтай ирснийг нь одоо хамтдаа харцгаая. Миний бодож байгаагаар бол 2 хос байх хэрэгтэй. Тийм ингээ 2 хос байх хэрэгтэй. Энэ юм жижиг ингээд нэг буланд нь нэг юм буланд нь тавиад энийг нь болохоор уртааш хэсэгт нь ингээд тавина. Хом гэж бичигтэй. Энэний материал бол дэжгүй аяг таваг угаачаад дээр нь ингээд усын тогтоох зорилттой ийм яг ийм захиалж ирсэн. Тэгээд тэрний материал нь жоохон эвгүй ирсэн. Ингээд дээдлийнх нь будаг нь ингээ хуулардаг гэх юм уу. Дээдл нь ингээд ийм будцсан юм шиг тийм байсан. Энэ бол тийм биш юм байна. Энэ ингээд нэг юм наана юм үсрэхэг юм шиг материалтай болохоор над дээд будаг нь хуулахгүй гэж бодож байна. Энэний материал тэгээд энэний артал нь ийм тарцлагдаг болохоор шалан дээр ингээ гулгаад ахгүй. Хэрвээ ингээ шалан дээр тавьсан байх чинь ингээ гулгаад ах юм бол тэр тэгээ гулгаж унаад бүр юм боллоо өстэй. За тэгээд ийм уртай байна. Энэ хоёр юм ирсэн байна. Тэмүүгийн бараануудыг гэхдээ би бүгдийг аим скам ирдэг байх гэж боддог байсан шүү дээ. Хүмүүс ингээл скам болчлаа, юм жижиг ирчлээ, сөвнөр ирчлээ, мэрчлээ гэж тэгдэг байсан шүү дээ. Тэнгүүт нь би яана бүх юмнууд нь тэгэж ирд юм байна да. За ер нь Тэмүүгээс юм огт захиалахгүй гэж боддог байсан хгүй юу. Тэгсэн чинь Тэмүүч ер нь амар маркетинг сайт юм байна шүү дээ. Ингээл Facebook ухсан ч гэсэн, IG ухсан ч гэсэн ингээл байнга нөгөө Тэмүүгээс сурталчилгааны гарч ирэл тийм нэг тэдэн 100% буцаа олголт аваарэ. Тийм тэдэн бэлэг аваарэ гэл амар их юм дэж гарч ирэлээсэн би тэгэл эхлээд бол ер нь бол ерөөсө огт тахгүй гэж боддог гэсэн. Би ерөөсө Тэмүүгээс огт юм захиалахгүй дээ. Эсвэл яагаад ч гэсэн захиалахгүй дээ. Скамд болж ирсэнээс тэгж фейлдж ирсэнээс гэл тэгж боддог байсан ч гэсэн тийм үнэхээр маркетинг сайтай байсан. Тэгээд би захиалсан. За яа тийм ер нь ингэж бодож яхаар юу яа
захиалаад үзье гэж бодоод тэгээд нийтдээ 8 ширхэг юм захиалсан. Гэсэн чинь нэг амар скам бол бэдгүй юм шиг санагдчихэв. Сайн судлаад тэгээд бодит зураг мураг руу сайн ороод угаасаа амар хямдхан юмнууд ч угаасаа чанар нь ойлгомжтой шүү дээ тий. Тэгэхээр үн дагаж чанар гэдэг шиг яг юм дундчийг баримжаалсан, дундчийг барьсан ийм бараануудыг захиалвал дэжгүй ирд юм байна гэж би бодлоо. Тэгэхээр өмнө нь бас Pinduoduo-гоос захиалдаг байсан бол одоо зарим зүйлээ бас Temu-гоос захиалвал аятайх юм байна гэж бодож байна. Энэ бол үнэхээр таалагдж байна. Дараагийнх нь юу вэ гэхээр биш үү тийм. Байн. Энэ миний цүнх байна. Яна винис яг ямар ирэх бол гэж амар удаа хүлээсэн дэгөө. Царан. Вау. За энийг ер нь бол би хичээлдээ хүрэх гэж авсан. Гэхдээ энэ бол яалтчгүй дэвтэр бол багтахгүй байна. Би дэвтэр багтах болоо гэж бодсон юм аа. Яг жижиг дэвтрийг бол ингээд хайлт нуглаад оруулал орох юм. Ном бол яагаад ч багтахгүй. Эндийн банттай петрол нь үгүй яахав дээл юм байна. Дажгүй тэр петрол бол ямар ч таслахаа авахгүй байна. Ийм. Тэгээд урдаа ийм хоёр ийм жижиг юм хийх зорилттой ийм хоёр юмтай. Ийм ирсэн байна. Энэ болохоор арай үнэтэй. Энэ манай ихжих. Тэгээ би ер нь ялгаа нь ямар хөө идэм бол гэж захиалсан. Тэгсэн чинь ийм байна. Загварын ижлэх мөртлөө материал нь өөр юм байна. Энийний оосор нь жоохон урт. Тэгээд хэмжээний ижлэх мөртлөө материал нь ер нь харж байгаа чинь энэ нь бол ийм зөөлхөн, ийм зөөлөн материалтай. Харваас ийм удаа ихтэй юм байна. Энэ Монголоос авсан арай үнэтэй авсан гэсэн үг. Үнэтэй авсан ихжих болохоор арай материал сайтай. Материал болохоор юу гэдэг юм бол таслахаа. Бэд юм. Эндээс авсан болохоор ийм дотроо юм жижиг карматай, доторт нь юм өөр арай чанартай материалтай. Тэмүүгийн захиалсан нь болохоор жоо хатуу ингээд амар дуурайд идэм. Тэсний ямар ч тийм карма янз бүрийн цахилгаан байхгүй. Гэтэ би энийг болохоор 39 илүү хэдүүлээ зарчсан юу үнийг оруулж байна. Дараагийнх нь болохоор энэ юу вэ? Орны бүтээлийг би сая нэг задлчлаа. Яасан гэсэн чинь миний мик ажиллааг байсан байна. Микээ унтраачаад тэгээд баахан бичлэг хийсэн байна. Энэ юу вэ? Тэр орны бүтээлэг байсан юм аа. За энэ бүтээлэг надад айгуу таалагдсан. Яагаад гэвэл өмнө нь би бас энэ бүтээлэг ингээ авч байсан хгүй юу? Тийм үсрэх үстэй бүтээлэг. Тийм ингээ үснүүд нь ингээ унаад исэн. Тийм ингээ хар хувцс юм уу янз бүрийн ингээ хувцстай дээр нь суугаад босохоор нь үс нь наалдаад үлдчихдэг. Ингээ хувцсанд наалдчихдаг. Амар төвхтэй исэн. Тэгээ тэрийг ингээ угаах тусам ингээ үс нь ингээ халцарц үстэй болсон байсан. Тэгээд ийм жижиг үстэйг захиалъя гэж одод захиалсан. Тэгээ энийх нь артл нь ийм гулгадаггүй юм гоё материалтай байна. Би тэр өмнө нь авч ирснийг болохоор эндээс авч ирсэн л да. Тэгээд ийм үсрэхэг ийм бүтээлэг авах ер нь бас жоохон эвгүй юм билээ. Хотон үснэ алдчих гад байдаг. Энэ ийм уртай. Ийм урт. Тэгээд би энийг болохоор энэ бүдэн дээр тавих гэж аваагүй. Одоо аюу их таалагдж байна. Энийн материал нь өнгөн жоохон тиймэрхүү. Одоо ингээд гэрэлтэд харах юм бол энэ шар нь ингээд халтар болцсон юм шиг, баг зэрэгэл тийм жоохон юм өнгө алдсан юм шиг харагддсан байна. Угаасаа би бохож жоохон яг цагаан биш юм шаргалыг захиалсан болохоор магадгүй тийм байж магадгүй. Аксессуар байна.
Би өмнө нь Pinduoduo-гоос юм захиалж явахдаа яг ганц 2 аксессуар захиалж байсан л да. Мимиг ганц 2 бөгж захиалж байсан. Тэр нь тэгээд жоохон сонин ирсэн л дээ. Өнгөө амар хурдан алдчихдаг ч юм уу. Эсвэл яг зураг шигээ биш. Тиймэрхүү аксессуарууд бол ирж исэн. Тэгээд ганц 2 зүгэл өнгө алдчихдаг. Тэгээд хэлбэр нь жоохон сонин. Pinduoduo-гоос бол зүйлт бол захиалж байгаагүй. Тэгэхээр зүйлтийг сайн мэдэхгүй байна. Гэтэ дараадаа захиалж үзнэ гэж бодож байгаа. Тэгээд Pinduoduo-гоос ийм зүйлт захиалсан. Энэ айгүй хямдхан бас нэг 2000-д зурчлаа. Тэгж захиалсан. Тэгээд энэнийх нь өнгө нь алдагдчихгүй болвол энэ сувд нь ингээд өнгө алдчихгүй л үстэй. Тэгэхээр энэ бол дажгүй ирсэн байна. Ийм сувдныхаа додол баантагтай ийм давхар ийм зүйлттэй. Ийм жижиг. Бараг ийм хоолойд ингээд тулсан жижиг гэсэн. Зүүж үзэл. Ингэж харагдаж байна. Хөрх ирсэн байна. Аксессуар нь бол надад таалагдж байна. Миг ажиллаагүй байхад бас хийгдсэн баггүй юу энэ бичлэг. Тэгэхэд энэ нэг уртсгаж болдог ийм гинж нь ингээд тасарсан. Тэгэхээр надад яг 10-аас 10 үгийг гэхээр бас жоохон хэцүү. Яагаад гэвэл ийм гинж тэгээд ийм төгжээ эднэр нь жоохон мууж маадгүй гэж бодогдчихээн. Тэгэхээр 10-аас 10 биш 9-ийг өгье гэж бодож байна. Төгжээ нь муусан болохоор. Тэрнээсээ харагдах нь л өстой хөөрхөн. Яг күйт сэра болохоор энэ Pinduoduo-гоос захиалсан энэ хайрцагтаа хий гэж бодож байна. Би энэ хайрцаг болохоор бас нэг 7 илүү 8 мянган төгрөгөөр захиалж ирсэн юм аа. Амар хөөрхөн. Би нэг баг хагас жил ашиглаж байна. Энэ дээр нь ингээд гинжнүүдээ ингээд хийж ингээд тогтчдаг. Гинжээ ингээд тохоод тэгээ энд нь ингээд бүгж юм хийгээд тэгээ энд бас янз бүрийн юмнууд хийдэг. Нөгөө миний Pinduoduo-гоос захиалсан гэдээсэн ийм болохоор энэ яг ийм зураг шиг мөртлөө арай жоохон том. Миний төсөөлснөөс бол арай жоохон том ирсэн. Тэгээд энэтэй хамт ингээд 5 ширхгийг захиалсан хгүй юу? CD-г захиалсан. Тэгсэн чинь тэднийх нь өнгө нь алдагдаад тэгээд заримынх нь хэлбэр нь ухайсан болохоор тэг би хайцсан. Тэгээд ганц гайгүй л инээс ийм хоёр болсон. Тэгээд би бас хаяал зүудэг. Иймэрхүү. Ирсэн байна. Ийм хүрхэн хайрцаг. Энэний материал бол айгуу дайжгүй ирсэн. Одоо ингээд бас 3 жил болж байна шүү дээ. 2-3 жил болж байна. Pinduoduo-гоос юм захиалж эхлээд тэгээд гэр ахын мараа янз бүрийн юмнуудаа хөвчлэн Pinduoduo-гоос захиалдаг байхгүй юу? За жишээлбэл энэ хөшиг байна заяа. За энэ хөшгийг би бараг жил ахсын өмнө гэртээ захиалсан. Ингээд нөгөөдлийнхаа өрөөнд энэ өрөөндөө захиалсан. Нөгөөдлийн өрөөх нь арай жоохон юм гялгар биш юм мэд саарлангүйтэй. Тийм хөшиг энэ өрөөнийх болохоор юм гүн саарл гялалцдаг ийм саарлангүйтэй ийм хөшиг захиалсан. Энэ хөшигний тал дээр л хэвээр амар дайжгүйсэн. Яад гэхээр би эндээс хөшиг асуусан чинь нэг өрөөний цонхны хөшгөл бүр 150 250 гэлэн амар үнэтэйсэн заяа. Тэсэн чинь би энэ нэг хөшиг өрөөнийхөө хос хөшгийг л 70 хэдэн мянган төгрөгөөр захиалсан. Аюу юмтан захиалсан. Тэгээ би ингээд бүтэн гэрийнхаа хөшиг авах мөнгөнийхөө талаар нь хөшгөө ингээд зохицуулсан. Аим дайжгүй. Надад л ингээд хөшиг бол үнэхээр таалагдсан. Энэ одоо ингээд харагдчихна уугүй юу? Энэ тэгээд энэ миний юм зурааснууд ингээд утсан гүцэн энэ болохоор юу шүү? Манайх мууртай байсан. Ингээд муур ингээд хөшиг дамжаад ингээд авирчдаг. Тэгээд нар нь юм болцсон болохоос ер нь бол ийм бол ирээгүй. Ямар ч тийм фейлдэлтэй байхгүй айгуу дайжгүй ирсэн. Хөшигний үед бол айгуу дайжгүй ирсэн. Надад амар таалагдчихж байгаа. Яриад байгаа микагацтэй энийг би болохоор Pinduoduo-гоос бас нэг 25 мянган төгрөгөөр захиалсан баг. Бичлэг чихлээ гэж бодоод захиалсан. Энэ ингээд салдаг. Ингээд соронцтой дээш нь доош нь хашин царайлаад наачих боломжтой.
муучтай. Ийм авчаар ингээ хувцсандаа авчиж. Одоо ингээд DJI mic гэд нар чинь амар үнэтэй штэ. Тэгээ шууд анх удаа бичлэг хийж эхэлж байгаа юм чинь мэдээж тийм үнэтэй mic л авах боломж бол байхгүй. Ингээд бичлэг хийж суртлаа. Тэгээд анх туршилтаар юм чинь гэж бодоод тэгээд ийм mic захиалж үзье. Ер нь хэр дууралтай ирдэм бол гэж бодоод нэлээ их судалгаа хийсэн. Айгу олон хоног судалсны эцэст тэгээд энэ mic-ийг олоод тэгээд захиалсан. Гэсэн чинь надад бүр үнэхээр таалагдсан. Би бүр энэ Pindodo-гийнхаа яг энэ mic-ний захиалга дээр бол үнэхээр харамсахгүй айгуу дайггүй. За миний захиалгууд одоо энэ хүрээ дуслаа. За дараагийн part 1 2 3 гэд бичлэгүүд ороод явна. Тэрэн дээр одоо яах вэ гэхээр Temu Pindodo 5 өдрөөс захиалсан захиалгуудаа unboxing хийгээд зарим нь болохоор хэрэглэсэн ч гэсэн хитэн төгрөгөөр ирсэн хэр идэлгээтэй байгаа чанарын ялгаа эдрийг сайхан танилцуулаад явна. Тийм болохоор та нар маань лайка дараад, саба дараад нав бичлэг оруулахыг хүлээгээд байж байгаарай. Баярлалаа, баяртай.